Монголд нэг өдөрт хэдэн хүн хөдөөнөөс хотод нүүдэлэн ирж байна вэ? Нэг өдөрт хэдэн хүн Монголоос гадаад руу явж байна уу? Нэг өдөрт хэдэн хөдөлмөрийн насны хүн ажилгүй болж байна уу? Нэг өдөрт хэдэн хүн амь насаа алдаж байна? Нэг өдөрт хэдэн шүүх хурал болж байна вэ? Энэ бүхнийг дагаад нэг өдөрт хэдэн хүний эрх зөрчигдөж байна вэ? Тэгвэл хохирч үлдсэн иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Хохирогчдын эрхийг хэн хамгаалах вэ гэсэн асуулт хэвээр үргэлжилсээр нэг өдрөөс нөгөө өдөр рүү шилжсээр байна. Энэ алхаа ийм л өдрүүдийг зогсоох гэж явна. Энэ алхаа ийм л хамгаалагдаагүй эрхийг хамгаалах гэж зорино. Өглөөнөөс орой хүртэл эцэж цуцшгүй урагшлна. Өдөр бүр энэ алхаа давтагдана, бас давшина. Товчхон дом бол нийтийн эрх ашгийг нэхэмлэн хамгаалах гэгч шинэ бартаад замыг туулж яваа хуульч бүсгүй зорилго өдөө тэмүүлсэн алхаа. Зогсох эрхгүй, шантрах эрхгүй гэж өөртөө хэлдэг амьдралынх нь тэнцвэр, ажлынх нь нэг өдөр. Дондон хуульчийн ажлын нэг өдөр ингэж эхэлдэг. Нартай ханьсан бодлоон сонсож алхах 10 хорон. Зөрж өнгөрөх хүмүүс. Сэтгэл нь өөдрөг сайхан яваа нэг хэсэг, гундуухан яваа өөр нэг хэсэг. Сайн сайхан яваа өнгөтэй чадaltaй аргатай нэгэнд нь сайхан ханддаг, сайн үйлчилдэг нийгэм бас төр. Сандарч мэгдэж, савлаж цөхөрж яваа нэгнийгээ улам цааш нь өшгөлдөг өршөөлгүй хандлага. Хүн хүндээ яг хизээ хэрэгтэй вэ? Ганцаардаж зовсон хүнийг хэн сонсож, хэн хаалгаа нээх вэ? Ийм л бодол, ийм л гашуун үннийг амталж явсан нэг өдрийн ухаарал. Би яагаад хохирсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалж болохгүй гэж? Би чинь мэрэгжлийн хуульч, өмгөөлөгч хүн шүү дээ гэх бодлыг төрүүлсэн. Ингээд л зориг шулуудаж, иргэдэд туслах хүний эрхийн төв төрийн бус байгууллагаан байгуулж байсан тэр нэгэн өдөр бол 2009 оны 3 дугаар сарын 17. Анх хуульч өмгөөлөгчийн ажлын гараагаан Төрсөн нутаг Баянхонгор аймгаас эхэлж байсан давжаахан биетэй залуухан бүсгүйг хүний эрхийг хамгаалах аян жингийн цуваа шиг уртын урт он жилүүд өгтөн хүлээж байлаа. 1996 онд Улаанбаатар хотод ирж нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн болсноор 1998 онд хуульч эмэгтэйчүүдийн холбооны зөвлөгөө өгтөвд ажиллах болсноор цаашлаад 2000 оноос хүний эрх хөгжил төвийн тулгын чулууг өргөлцөх хувь тохиож уран цоож, цэн даюуш, чин чулуун, амар жаргал нарын жинхэнэ мэрэгжлийн хуульч хүний эрхийг хамгаалахын төлөө сэтгэл зүрхэн зориулан ажиллаж чадсан сайхан эмэгтэйчүүдтэй учирч тэдний мэдлэг туршлага, хичээл зүтгэл, өөдрөг хүсэл тэмүүллээс нь суралцаж хамтдаа хөгжиж нэгэн зүг харах нэгэн итгэлээр холбогдсон. Өмгөөлөгч болохыг мөрөөддөг байсан тэр л мөрөөдөлдөө хүрч хүний эрхийг хамгаалах гэдэг сүүн замаар өнөөдөр төрсэн дондон өмгөөлөгч мөрөөдөл гэдэг чинь мөрөөн үлдээж өөдлөн дэвж гисэн утга санаатай үг юм гинлээ хэмээн хэлсэн юм. Түүний мөрөөдөлдөн хүрэх зам нь хүний төлөө цохилох зүрхний хэм, мэрэгжлийн ур чадвар, эрх зориг. Одоо 90-ад оноос хойш бол ерөнхийдөө нийгэм өөрчлөгдсөн тэр цагаас эхлээд олон сайхан амьдралын боломжтой байсан хүмүүс ч амьдралын доод хэсэг рүү шилжиж орж байна. За мөн нийгмийн амьдралын эмзэг хэсгүүдэд байгаа олон хүмүүс эрх ашгаа хамгаалж чадахгүй, хүнд юу хэлж хандхаа мэдэхгүй, тийм ээ, хэн зөөлөн харж хэн нааштай сайхан харах уу гэсэн энэ хүлээлтийг хүлээж аваа байхгүй юу. Тийм учраас энэнд бол яахаа аргагүй бас мэддэг чаддгаан чин сэтгэлээсээ зориулах юм хүмүүс бол зайлшгүй хэрэгтэй тий. Тэрний нэг нь бол одоо хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагын ажилтнууд, хуульчид гэж ингэж би боддог. Хүний эрхийг хамгаалах гэдэг энэ ойлголт өргөн цар хүрээтэй. Тэр дундаа хохирогчдын эрхийг хамгаалах хамгаас бэрхшээлтэй талбар. Дондон хуульчийн санаачлан байгуулсан иргэдэд туслах хүний эрхийн төв төрийн бус байгууллага нь хүн худалдаалах гэмтэргийн золиос болсон охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр илүү анхаарч ажилладаг. Ядарсан охтон хамгаалж явах үед зарим хууль шүүхийнхнээс энэ дондов дандаа л хачин юм ярьж явдаг юм.
Арай гайгүй хэрэг дээр орчиж болдоггүй юм байх та гэх мэрэгжлийн доромжлол хүлээж. Охтыг хохироосон этгээдээс чи муу янхнуудыг хамгаалаад хаа хүрдгийм харыг гих хүн чанарын гутамшгийг сонсож явсан. Ийм л гашууныг амталж, хүлцэн твчиж, тэмцэж өнгөрүүлсэн олон өдрүүдийн дотгошоогон урссан нулимс одоо ч зүрхэнд хадгалагдсаар. Харин ч энэ бүхний өмнө бууж өгөн сөгдөх биш, сөрж урагшлах хүч болсоор. Хүний амьдрал гэдэг хорвоогийн нэг өдөр шиг огнохоо. Тиймээс юундаж үл сатааран хийх гэж зорж, үргэлж яарч тэмүүлж явдаг энэ бүсгүй бол хүний эрхийг хамгаалагчдын нэгэн дүр төрхөө. Зөвхөн 2007 оноос хойш орсон миний кейсүүдийг ингээд аваад үзэхэд бол тэнд одоо би зөвхөн 5 хэргийн тийм ээ 20 орчим хохирогчдын эрх ашиг хамгаалсан байгаа байхгүй юу. За энэ дээр бол хохирогчд бол өөрөө эрх ашиг хамгаалуулах хүсэл сонирхол бол төдийлөн сайн биш байдаг. Нэгдүгürt. За хоёрдугаарт бол тэгээд тэр хохироод явчихсан хохирогчдын маань одоо эрх ашиг хамгаалах хүсэл сонирхолтой бас одоо хүмүүс бас төдийлөн тийм их олон байдаггүй. Энэ бол зөвхөн мэрэгжлийн хүмүүс тийм. Энд бол одоо яг энэ асуудлыг ойлгодог, мэдэрдэг тийм ээ энэ чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагын одоо хуульчид өмгөөлөгчд бол энэ асуудалтай илүү төлхөө одоо сэтгэл гаргаж ажилладаг гэж ингэж хэлж болно. Энэ нийтийн эрх ашиг нь хэмжлэн хамгаалах ажил маань бол хүн худалдаалах гэмтлийн хохирогчдын эрх ашиг хамгаалсан энэ ажлаас бол эхэлсэн л дээ. Гэхдээ нийгэм хөгжихийн хэрээр энд бол нийтийн эрх ашиг зөрчсөн олон үйлдэлүүд бол байна тийм ээ байгаль орчны асуудлууд байна. За мөн одоо нийтийн эрх ашиг одоо хохироосон хүүхдийн тоглоомын талбайг үгүй болгосон ч байдгийн юм уу тийм ээ мөн одоо стандартын бас байшин барилгууд барьснаас болж одоо нийтийн эрх ашиг олноороо хохирогч гэх мэтийн ийм кейсүүд бол олон байна. Тэгэхээр зэрэг энэ асуудалтаар бол цаашдаа зөвхөн одоо дан ганц асуудлыг ойлгох гэж ирмэлцэж байгаа энэ хуульчид төдий биш тийм ээ. Энэ дээр одоо олон хуульчид энэ асуудлыг бас одоо ойлгодог нийтийн эрх ашигын төлөө бас сэтгэл зүтгэл гаргаж ингэж явах явдал бол их чухал л да. За өнөөдөр болохоор зэрэг 2 сарын 25-ны өдөр. Тийм тэгээд миний өнөөдөр хамгийн ихний ажил бол нэг хохирогч байгаа. Тэгээд тэр маань ирж бас зөвлөгөө авах хэвээр. Тэрүүнтэй би өчигдөр бас нэлээ орой болтол ярилцсан. Тэгээд өнөөдөр бас ийм ажлын ачаал их байсан учраас өглөө бид эртхэн уулзалтыг гэж ингэж ярьсан. Тэгээд 8:30-аас одоо 9:30-ийн хооронд тэр хүүхдийн нэхэмжлийн шаардлага, өргөдөл намын цаануудыг бичиж бэлтгэж бид тэр хоорондоо харилцан ярилцаад эцсийн болгоод өгөх ёстой ийм ажил. Одоогийн тавигдж байгаа тэр шудраг байцаагаар юм хэлж шүүгийнхэн шудраг усны томхог гэдэг нэг хуудсан дээр байгаа. Өөр улсын жишгээр харахад одоо манай өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдийн холбооны тэр төслийн хүмүүнд өмгөөллийн хуулийн тэгэхээр бид бол өмгөөлөгчдийн холбоо бол цаашдаа чүцэх талаар ярилцах талын зүйлүүд байгаа. Энэ өмгөөлөгчдийн нэгэн талын юм чи бид нар нөгөө илүү тийм конкретны үр дүнгуудыг гаргаж тавих хэрэгтэй байхгүй тий. Одоо энэ чи төслийн одоо эцсийн тайлан болж байгаа шүү дээ. Тий. Тий өөрчлөлт ярьсан байж байгаа. Тий. Харин тий ойрхон юм чинь тийм ээ тий. Тийм болохоор энэ эндээ ингээд явагдаад тэгээ энэ бас нэг хүмүүс нэг үр нөлөөтэй байгаад тийм ээ ингэх юм бол энэ чинь одоо энэ миний ажлын үр нөлөө байгаа байхгүй юу тийм. Тиймээс нэг өдөр бараг авчиж болох байх. Өнөөдөр ирж байгаа. Харин шинэ аюу гаргаад тасвал. Хандуулаад хүмүүс мэдлэгтэй болж ийн гэдэг чинь аюу чухал байгаа байхгүй тий. Тэгэхгүй тэгээ аль нь мэдэхгүй тэгээл ингэхэр ч мохордолд ороод тэгээл төтгөлцөх юм уу тэгээл үүсэхгүй ч юм уу тийм тохиолдлууд аюу байгаа юм чи тий. Яг энэ та нар ер нь яг нийтийн эрх ашигын хэрэг гэж юуг хэлээд байгаа юм бэ? Энэ дээр чи яг хэн хохирчод байгаа юм? Тодорхой дурж гэдэг ч юм уу, дундагч гэдэг ч юм уу тийм иргэн байхгүй шүү дээ. Бараг одоо шүүгчдийн зүгээс өмгөөлөгчийн нэр хүндэд халддаг ч юм уу те. Одоо ямар ч одоо хэрэгцээгүүд юм хэргийн хойноос яваад байна гэдэг асуудал байдаг. Тэгэхээр энэ дээр бол шүүгчдийн боловсролын асуудал маш их одоо шүүгчдийн одоо нийтийн эрхийн одоо талаарх одоо мэдлэг мэдээлэл бас нэлээд одоо хомс tutгдaltaй байгаа нь харагддаг. Тэд нарыг одоо бас олон нийтийг те шүүгчдийн хуулийн байгууллагын ажилтнуудыг нийтийн эрхийн өмгөөллийн нийтийн эрхийн чиглэлээр бас одоо тэд нарыг одоо
мэрэгшүүлэх тийм мэрэгшүүлэх тийм асуудал байдаг. Төр засгийн зүгээс дэмжих олон нийтийн эрх ашигыг хамгаалсан тэр асуудлаар өмгөөлөл үзүүлсэн, хуулийн тусалцаа үзүүлсэн, тодорхой нэг үйл ажиллагаа явуулсан тэр хуульчид, өмгөөлөгчид тэр кредит цагийг нь олгож явах ч юм уу тиймэрхүү саналууд бас төвшөлөөр зүгээр л юм шиг санагдаж байна л да. Энэ нөгөө хотчлт ихсэнтэй холбоотойгоор одоо бас нөгөө хүмүүс суурин амьдралд их юу ягаад нэг газар төвлөрөөд тийм ээ тэгээд нөгөө одоо нэг хэсэг хүмүүсийн эрх ашиг одоо цонхын наран талынхын цонхыг хаагаад байшин барьчих юм уу тийм ээ эн чинь бол тэр хэсэгт оршиж амьдарч байгаа тэр хүмүүсийн эрхийг л одоо бас зөрчиж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол яхаа аргагүй нийтийн эрх ашигыг зөрчсөн юм хэрэгүүд л гарч ийн л гэж ингэж. Улаанбаатарын агаарын бохирдол гэсэн тийм л юм шүү дээ. Тий одоо агаарын бохирдол яхаа аргагүй нийтийн эрх ашигыг зөрчсөн энэ үйлдэл мөн шүү дээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын тухайд болохоор хүн бүрийн одоо хүн бүр л яг тэ энд ирэх ашиг зөрчигдсөн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь бол зөрчигдсөн. Гэтэл тэд нар нийлээд одоо хэсэг бүлгээрээ нийлээд яг тэ шүүхэд нэхэмжил гаргая тий. Одоо миний ийм эрх зөрчигдөд байна. Ингээд шүүхэд нэхэмжил гаргая гэхээр эдгээр чинь одоо жишээлх юм бол цаг завын тухайд тэр тий мэдлэг одоо хууль зүйн мэдлэг одоо хөрөнгө хүчний тухайд ч гэсэндээ одоо боломж олцоогүй байдгаас одоо энэ асуудал ингээд үндсэндээ орхичжол байна л да. Одоо шүүхтэр хэрвээ одоо энэ төрийн бас агуулгад энэ хэргийг шүүхт авчрах юм бол та нарт яг танаа төрийн бас агуулга яаж эрх чинь зөрчигдөж байгаа юм бэ? Тий гэдэг асуудлыг тавиад энэ дэр бол одоо боломжгүй л болчиход байгаа байхгүй юу? Тий тэгэхээр эрх зүйн орчин яг одоо хангалтгүй тий иймэрхүү асуудал бол маш их. Тэгэхээр бид нар одоо энийг өөрчлөхийн тулд тухайн тэр эрх зүйн орчныг өөрчлөх ч юм уу тий сайжруулах тий. За энэ дээр за миний бодлоор бол төрөмс байгууллагууд хамтраад одоо энэ эрх зүйн орчин болохгүй байна. Бүгдээрээ энийг сайжруулъя тий. Одоо төрөмс байгууллагууд шүүхэд нэхэмжил гарах хэрэгтэй болёо гэсэн асуудлаа бас дэвшүүлээд энэ эрх зүйн орчныг бол өөрчилж болно. Тэгэхээр яг энэ дээр бол нийт эрхийн өмгөөллийг одоо дэмжсэн эрх зүйн орчныг одоо бий болгох тал дээр тэгээ энийг дэмжих тал дээр бол яг энэ чиглэлээр ажилладаг төрийн өмс байгууллагууд хуульчид бол цаашдаа хамтарч тий ажиллах гэсэн ийм саналыг бол бид нар гаргаж байгаа л да тий. Энэ чиглэлээр бол цаашдаа хамтарч ажиллана тий. Дондов хуульчийн өнөөдөр гэдэг нэг өдөр өглөөний 8 цагт ажилдаа ирэхээс эхэлсэн. Нэг өдрөөс нэгж гисэн эерэг шийдэл гарц боломжийг олж нэг алхамч чадхуй урагшлахын төлөө өөрөөс шалтгааллах бүхнийг хийнэ. Тэр сүүлийн үед нэгэн зүйлд сэтгэл ихээр зовних болж. Монгол орны өнцөг булан бүрт хот хөдөөгүй олон хүний эрх ашгийг нэгэн зэрэг хохироож байгаа атлан шийдвэрлэх гарцгүй явсаар байгаа хүний эрхийн зөрчлүүд. Жишээ нь байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй улмаас орон нутгийн иргэд түүгэрч зогсохгүй ирээдүй хохиржүүлдэг. Уул уурхайн хөгжлөөс болж нутаг бэлчээрийн алдсан малчид замын эвдрэл хагарлаас үүдэн гарч байгаа автослын улмаас хүний амь эрсдэх, эдийн засгийн хохирол амсах. Таран шайны нүх хулгайд алдагдсанаас болж олон хүний амнаас эрүүл мэнд тохирох гээд энгийн жижигхэн юм шиг атлаа. Цаана маш олон хүнийг давхар хохироож байгаа эзэн бийгүй мэт ийм л зөрчлүүдийг хэрхэн арилгах тухай бодож явна. Тэгээ ер нь нийтийн эрх ашиг нэхэмжлэн хамгаалахад хамгийн одоо зайлшгүй чухал хуулийн зүйл заалтуудыг бол би одоо яхаа аргагүй процессын хуулиуд үе тийм ээ эрүүгийн байцаан шийдвэрүүд иргэний эрх шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль за мөн өмгөөллийн тухай хууль төрийн бас байгууллагын тухай хуулиудад тийм ээ энэ нийтийн эрх ашиг нэхэмжлэн хамгаалж байгаа хуульч өмгөөлөгчдийн эрх ашигыг нь хамгаалсан ийм зүйл заалтууд байвал бас илүү төхөмтэй гэж ингэж бодож байгаа. За хоёрдугаар тэдгээрт одоо нийтийн эрх ашигын өмнөөс нэхэмжлэн хамгаалах тэр эрхийг нь олгосон тийм ээ ийм зүйл заалтууд байх юм бол одоо нийтийн эрх ашиг хамгаалж нэхэмжилж ингэж ажиллахад бол илүү төхөн болно. Одоо 18 цаг болж байна. Дондов хуульчийн ажлын нэг өдөр дууслаа. Өнөөдөр гэдэг нэг өдөр түүнд ямар үр дүн, дараагийн ажлын ямар санаа, ямар боломжийг үлдээсэн бол. Өнөөдөр гэдэг нэг өдрийн үргэлжлэл маргааш. Тиймээс түүнийг дараагийн олон өдөр бас хүний эрхийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах тухай хуультай болчихсон байх жинхэнэ хүмүүнлэг нийгэм хүлээж байгаа. Учир нь тэр энэ бүхнийг бий болоход өөрт буй бүх өдрүүдэн зориулна. Өөрт буй бүх хүч чадлаа зориулна.